Зөө бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. За манай Discord дээр хүмүүс одоо нэг VO 3 дээр хэрхэн нэг дүрээрээ 8 секундээс илүү юм яриулах вэ гэж асуусан байсан. Тэгээд энэ дээр нь боломжтой бол заавар бичлэг хийгээд өгөөч гэдгсэн байсан. За тэгээд би тэрхүү хүсэлтийн дагуу VO 3 дээр үргэлжилсэн характер тий үргэлжилсэн одоо байдлаар хүн текст яриулах ийм бичлэгийг хийх гэж байна. За тэгээд түүнийг бол мэдчихээр бид нар флоу дээр хийн тийм ээ. За би энэ аккаунтыг дөнгөж сая шинээр үүсгэсэн. За тэгээд хэвлээ хамтдаа хийя тэр бичлэгийг. За сэдв нь өнөөдөр юу ахаа вэ гэхээр имлэгийн талаар сэдв байх болно. За тэгээд нэгэн ээжээс тий сурвалжлагч яриа авч байгаа байдлаар хийх болно. За тэгээд нэг бичлэг үүсгэх болгонд кредит авах уу эсвэл үргэлжилсэн бичлэг явж байгаа хооронд кредит авахгүй нэг л бичлэгнийхаа кредитийг авах уу гэж бас асуусан байсан. Тэгээд тэрүүнд нь бол хариулахад бол бичлэг үүсгэх болгонд кредит бол авнаа тийм ээ. За мэдээж хэрэг бол 8 секундэд маань бидний олгогдсон тийм ээ юуг бол уншиж чадахгүй бах тий. Тэгэхээр хэдүүлээ юутай эхлээд нь харъя үр дүнг нь ямар шүү юм болох нь харъя. Person speaks in Mongolian. За энийг би болохоор JSON стайл руу буруу юм дарчлаа. JSON стайл руу оруулах гэдэг байхгүй юу? За одоо өнгөрсөн. JSON стайл гэдэг нь болохоор prompt бичгэд арай детальны ерөнхийдөө бол явагддаг гэдгийм байна лээ. За тэгээд энэ дээр нийтүүлээ нэмж өгье текстээ. Speaking persons speaking language гингүүтээ энэ дэр нэг энийг нь дуурайлгаад хийчтэй. Энийг нь дуурайлгаад хийчихье. За тэгмүүдээ тодорхойлох 2 цэгтэй. Энэ Mongolian гэж. Ингэх юм бол арай илүү ойлгодог гэдэг юм билээ промпто. За тэнгууд энэ дээр ч одоо хэдүүлээ юу хэрэгтэй вэ гэхлээр эхлээд нь бичлэгийг үүсгэх тийм үү. За дээдлийн бичлэг яг ямар шүү? Дээдлийн бичлэг чинь юу болж чадлаа? Speaking Mongolian гэж оруулж өгч чадаагүй байхгүй юу? За энэ дээр дахиад нэг бичлэг үүсгэхээс аргагүй. За та бүгд харж байгаа те 2 бичлэг үүссэн байна. За эхний бичлэг юу гэж ярьж байна хараа хэтэл. За энэ дээр нэг ийм алдаанууд гарч ирж байна тийм үү. За сцен busy Mongolian hospital имлэгтэй маш их одоо хүнтэй. За тэнгүүдээ tired simple speaks microphone beside her journalist star code question. За ингэж асуулт орж ирнэ. The mother cried. Ингэж тасалж өгвөл яа гэм бол. За энэ дээр нь дахиад нэг бичлэг үсгэж. Туршилт хийж амжин те. Та бүгд бодож байгаа. Дөнгөж саянаас аккаунт 1000 кредит байсан. Тэгээ сая 40 кредит энэнд явсан, 20 кредит энэнд явсан, 20 кредит энэнд явсан. Ингээд нийтдээ 80 кредит 1000-аас мань 80 кредит тасагцсан. За сар болгон 1000 кредит жилийн турштай ийм хаяг, ийм аккаунт авахыг хүсэж байвал та бүгд бас өөртөө бас ийм бичлэг үүсгэж болох нэ тийм манай Discord дээр болохоор би айлуулах. Discord дээр ч яг уу тийм ер нь YouTube дээр ч гэсэн өөрийнхөө
зөвлөгөө тий зөвлөгөө маркийн бичлэгнүүдийг бол Discord-оор дамжуулаад хүмүүст бол ингээд хүргэж байгаа. Жишээлбэл юм байна тий. Ингээд хэрхэн одоо ашиглах вэ? Надаас аккаунт авчаад хэрхэн одоо ашиглах вэ гэдэг заавар бичлэгнүүд ингээ байж байгаа. За энэ бичлэгийг л үзье. За энэ яг гоё бичлэг болсон байна шүү дээ тий. Ер нь бол та нар сонсноо сонсоогүй юм. Имлгүүд дээр хүүхд эхнэлсэн имлэг дээр ажилт ресепшн дээр нь байдаг ажилчид хагалгааны цаг ерөнхийдөө бол энэ онд гэхэд бол дүүрсэн. Тэгээ дараа жилээс ерөнхийдөө бол цаг гарна ухааны юм ярьж байна лээ. Тэгээд энэ кейсийг бол би сонссон учраас яг бодит амьдрал дээр тааруулж энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэнгуүтэ энэ эмэгтэй байгаа зү. Энэ эмэгтэйг нэг ёсондоо үргэлжлүүлээд дахиад өөр текст яриулъя гэж надаас юм хүсэлт ирсэн баггүй. Ерөнхийдөө бол нэг дүрийг те үргэлжлүүлээд одоо зөвхөн 8 секунд биш 10 дахь 12 дахь 20 дахь секунд дээр хэрхэн яриулах вэ гэдэг. За тэнгууд ерөөсөө юм амархан. Нэг эсвэл энэ эмэгтэйгийн зургийг нь те скриншотыг хийгээд те дарах. Айл эсвэл байгаа зү. Яг энэ түрүүн би extend гэдэг нэг өсөндөө энэ одоо энүүн дээр ингээд ажиллах гэдэг ингээд сонгосон шүү дээ тий. Миний яриаг айгу сонсогдож байна манайхаа. Үзэж байгаа хүмүүсүүд нэг VO3 сонирхож байгаа хүмүүс энэ бичлэгийг сонирхож үзэх бах тийм үү. За одоо энэ дээр бид нар юу хийх вэ гэхлээр энэ сум багаз энэ сумыг бид нар ингээд дээр нь дарчлаар ийм цонх гарч ирнэ. Нэг өсөндөө энэ сценээс зургийг нь татаж нэг өсөндөө дарж авах гэх юм уу юу юм. Яг тэр сценийг одоо нэг өсөндөө үргэлж авах гэсэн үг байхгүй юу. За тэнгууд одоо та нар харж байгаатай энэ frame to video гэдэг энэ дээр нь байгаа зү first frame гэдэг эхний frame гэдэг ингээ ороод ирсэн байгаа та анзаарч байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ дээр нь prompt-ыг бичээд өгөх юм бол нэг өсөндөө түрүүнийх шиг prompt бичээд өгөх юм бол тий энэ character маань буюу энэ дүр маань шууд үргэлжлүүлээд яриад явна гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бид нар эндээс нэг зүйлийг нь хасчин prompt-н дээр жоохон өөрчлөлт хийчнэ гэсэн үг. За тэр нь юу вэ гэхээр асуулт байхгүй болчихно. Тэ? Асуулт байхгүй болчихно. За тэгэнгүүтээ үүнийг шийддэг төр засаг манай улсад байна уу? Бид одоо яах юм бэ? За эмэгтэйгийн багцтай текстийг нь бид нар нэг ёсондоо солиод өгнө гэсэн үг. Эмэгтэйгийнхаа текстийг те. За эндээс болохоор сэтгүүлчийн асуусан асуултыг нь хасчихна гэсэн шүү дээ те. Journalist beside her standing journalist гэж тийм үү? Beside her standing journalist тийм ээ. And the dark code hold the microphone. За асуулт хэсгийг нь байхгүй болгочих. Тэгэнгүүтээ байгаа зү. Энэ дээр нь цэгийн тавьчих төгсгөл болгочих тийм энийг. За тэнгүүтээ ээж уйлаад тийм үү. Юу гэж хэлсэн бэ гэхлээр ингээд. За энэ дээр түрүүний prompt-ыг дөр Does our country have бидэнд маа төр засаг ингээд юм юу мó байгаа мó гэдэг гэсэн утгатай юм бичээд. За тэнгүүтээ энэ дээр нь person тэ person speaks энэ дээр нь Mongolian
Language. За ингээд. За generate гэнгүүт одоо та нар харж байгаа те энэ сцений үргэлжлэл нь одоо дараагийн бичлэг маань болно гэсэн үг байхгүй. Энийг ясандаа бид нэр кадр дээрээс зургийг нь тастаж авангуудаа. Гэхдээ нөгөө нэг 8 секундэд ярих яриа маань өөрөө тэг богинохон учраас бид нар маш олон текстийг нэг дор хийж болохгүй. Бид нар туршилтын журмаар те секундэд одоо 8 секундэд хичнээн үг хэлэх боломжтой байна. Тэрийг нь харж байгаад промпт болгон дээр өөрсдийнхөө бэлдсэн текстээ яг хичнээн хэмжээгээр нь тастаад өгчнө гэсэн үг. За илүүж гарч болно, дутууж гарч болно тэр бол хамаагүй. Бид нар дараа нь видео эдитлдэг програм дээр тэрийг нь засчна гэсэн үг байхгүй юу? Засаад эвлүүлээд те илүү хэлсэн үг ч гэдэг юм уу, дутуу хэлсэн үг ч гэдэг юм уу, тэр хэсгүүдийг нь тастангуудаа бид нар яг өөрсдөнд хэрэгтэй байгаа хэсгүүдээ үлдээгээд эвлүүлээд тэгээд нэг бичлэг болгочно гэсэн үг. За өөр бас сцен солигдож болно. Гэхдээ дүр маань хэвээрээ үлдэх байж болно шүү дээ, тийм үү? Тэгвэл бид нар зүгээр энэ одоо бидний энэ урд харагдаж байгаа энэ эмэгтэйгээ бид нар зүгээр промпт бичиж өгөхдөө VO 2 дээр ч гэдэг юм уу те промпт бичгтээ энэ эмэгтэй те энэ зурган дээр байгаа эмэгтэй одоо тэнт зогсож байна гэдэг юм энэ гэдэг юм эсвэл та яг ямар сцен хүсэж чинь яг тэр сценд байгаагаар одоо дүрслээд бичлэг болгоод гэнгүүт бичлэгч нь өөрөө автоматар энэ эмэгтэй дүрээ тэр сцен руу аваачаад тавьчин тийм үү. Тэгээд яг түрүүний ашиг яг скриншотыг хийдэг гэсэн үү эсвэл яг энэ бичлэгэндээс нь дундаас нь тастаад зургийг нь гаргаж авангуудаа тэгээд дүрээ яриулцна гэсэн үг. Ерөөсө хинч ярьж болно л гэсэн үг байхгүй юу? Нэгээс нь санаа нь бол тийм ээ. Тэгэхээр ийм ийзээ. За хэдүүлээ бичлэгээ ямар үр дүн болсон хэдүүл үзье. За окей. За окей, ингээд бичлэг маань ерөнхийдөө хоёр сценаас бүрдлээ шүү дээ. Тэгээ энэ эмэгтэйгээ ингээд нэг ясандаа үргэлжлүүлээд яриулаад байж болно гэсэн үг. Яг түрүүнийхээ аргачлаар тийм үү? Бид нар яг энэ хэсэг дээр нь бичлэгнийхээ энэ хэсэг дээр нь та бүгд харж байгаа тийм save from asset гэдэг. Нэг ясандаа нөгөө нэг энэ хүн чинь ингээд юм ярангаа ингээд тодорхой хэмжээний эмоц үзүүлээд нүүрний хувирал юмнууд нь ингээд яваад байгаа шүү дээ. Тэрийг нь бид нар нэг ясандаа хадгалаад үлдээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм амархан байна. Тэ зөвхөн 8 секундын дотор захирагдахгүй бид нар бас үргэлжлүүлсэн ийм бичлэгнүүдийг хийгээд яваад иж болох нэ. За мэдээлэл маань та бүгд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд Vlog 3-ын ирэх авахар болоод сонирхож байвал миний баяр сайхан мөнгө сайхан гэдэг пэйж хуудас руу чатж ирээ. Дараа уулзлаа. Түр бай.